Сайн байцгаана уу? Амглан амарч газраас ярьж байна. За бид энэ шинэ томууд төвчөнтэй холбоотойгоор томууд төвчний энэ төр хөл хорио тогтоох журам гарсантай холбоотой энэ жирэмсэн эхчүүдтэй хүргэдэг цуврал хичээлээ онлайн байваар хийж байгаа. Энэ одоо анхны өнөөдрийн хичээл маань эхэлж байна. За сургалт маань 14 хоногт нэг удаа тогтмол явагддаг байгаа. За өнөөдрийн сэдэв маань төрөлт гэж юу вэ? Төрөлт эхэлсэн шинж тэмдэг ямар байх вэ? За төрөлтөнд эхчүүд маань хэрхэн бэлдэх вэ гэсэн сэдвээр өнөөдрийн онлайн хичээл маань явагдах байгаа. За төрөлт гэдэг нь бол жирэмсний 22-7 хоногоос хойш тухайн ахт маань хэвлэгээр хүчтэй бадлах, за өвтрэнээс ус гарах шинж тэмдгээр илэрчээвэл бид нар энийг төрөлт гэж үзэж байгаа. За яг гүйц төрөлтийн хувьд ярих юм бол жирэмсний 37-7 хоногоос хойш эхчүүдэд маань за хэвлэгээр жигд 10 минутанд 3 удаа бадлах, за өвтрэнээс ус гарах, за өвтрэнээс цус гарах шинж тэмдэг илрүүл бид нэр төрөх эмнэлэгтэй хандаад одоо гүйц төрөлтийн үе эхэлсэн байна гэж үзэх юм аа. За жирэмсэн эхчүүд маань ямар үед одоо миний төрөх хугацаа болцсон байна, миний төрөлт эхэлсэн байна гэдгийг ямар шинж тэмдгээр мэдэх вэ гэхээр за нэгдүгээрт нь ерөөсөө л умаад базалт үүсэх. За 10 минутанд 3 удаа нэг базлагтаа 30 секундээс дээш базалж ивэл бид нар энийг төрхийн өвдөлт гэж үзэх нь байна. За мөн эхчүүд маань бүтрэнээс ус гарвал одоо төрөлт эхэлсний шинж тэмдэг яаралтай эмнэлэг тандах зүйтэй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За ус гарах нь ерөөсөө шээстэй ямарч холбоогүйгээр одоо доошоо гинт их хэмжээгээр арай өөр өнгө үнэртэй тийм шингэн зүйл гарвал бид нар ус гарах нь гэж ойлгох нь байна. За ерөөсөө ихэд маань дүүлэх мэдрэмж төрөхгүй байх доошоогоо шингэн зүйл гарвал бид нар ус гарж ийна гэж үзэх нь. За төрөлт эхэлсэн умаа хүзүү төрөлтөнд бэлтгэгдсэн үед бол мэдээж бүтрэнээс тусрахыг салиа гардаг байгаа. Энд дээр эхчүүд маань айхтар санаа зовох юм байхгүй. Хамгийн гол нь жирэмсний үеийн цус алдалтаас ерөнхийдөө ялгах хэрэгтэй байгаа. За жирэмсний үеийн цус алдалт гэдэг нь юу вэ гэхээр ерөөсөө ямар нэгэн өвдөлт байхгүй, эсвэл ямар нэгэн хүчтэй маш хүчтэй бадалсны улмаас биений мэрж байгаа эсвэл тэрнээс их хэмжээгээр гинт их хэмжээгээр доошо цус гарах юм бол энэ маш аюултай цус алдах шинж учраас эмнэлэгт нэн дээр хандах хэрэгтэй. За ерөнхийдөө нөгөө төрөлт хугацааг үүсээд умаа хүзүү төрөлтөнд бэлдэх үед тусрахыг салиа гардаг байгаа. За тусрахыг салиа маань умаа хүзүү төрөлтөнд бэлтгэгдэж чинь гэдгийг зааж байгаа учраас эхчүүд нь маш айц сандрах юм байхгүй. Мэдээж одоо умаа хүзүү маань таг хаалттай явж байгаад гинтгэн л нэг өдрийн дотор нэгдээд төрөхгүй. Тэгэхээр умаа хүзүү маань төрөлтөнд бэлтгэгдэхэд маш бага зэрэг тусрахыг салиа гарна. Энэ үед бол айц сандрах хэрэггүй, гэхдээ эмнэлэгт хандах хэрэгтэй байгаамаа. За төрөлтөнд эхчүүд өөрийгөө хэрхэн бэлдэх вэ гэхээр мэдээж жирэмсний 37 хоногоос хойш гүйцэд төрөлт гэж үздэг учраас эхчүүд маань одоо жирэмсний 32-7 хоногоос хойш нэгдүгээрт нь солилцох хуц гар карта авсан байх ёстой. За хоёрдугаарт нь одоо манай хяналтын эхчүүд маань хоёр нөгөө хяналтын карт байгаа. Эхнийх нь жирэмсний хяналтын хүтчийн карт, хоёрдугаарт нь амбулаторийн цагаан карт гэдэг хоёр карт байгаа. Тэр хоёр картныхаа айл нэгийг заавал өөртөө бэлэн биетэй авч явж байна. За дараагийнх нь бол иргэний үнэлэх буюу өөргөө нөгөө оршин сууган хаягийн одоо батлах зүйл бас хэрэгтэй. Эмнэлэгт ирэхээр мэдээж паспортны хаяг паспортыг үздэг байгаа. За дөрөвдүгээрт нь мэдээж өөрийнхөө хувийн бэлтгэлээ хангах ёстой. За одоо манай амарч газрын сайт бол хуудсан дээр төрхөөр эрэхтэй эхчүүд маань ямар зүйл бүрдүүлсэн байх уу гэдгийг бид нар бас ингээд тавьсан байгаа. Тэгээд хандаад эхчүүд маань үзээрэй. За өөр чинь нөгөө эхчүүд аягүй олон асуулт асуусан байсан өчигдөр энэ зар тарсны дараа. Тэгэхээр асуултандаа бид нэр ингээд хариулаад явъя. За миний санаж байгаагаар нэг асуулт байсан. Би урд нь дандаа нөгөө сэдэж усаа хаглуулж тариа залгуулж төрдөгөө өөрөө төрөх боломжтой юу гэж асуусан байсан. Тэрэн дээр нь юм чинь хариулт өгье. За хамгийн гол нь төрөлтөө ээж маань яг өөрөө сайхан төрөлгийн нэгдүгээр үе эхэлсэн тохиолдолд одоо жигд базалт эхэлсэн тохиолдолд эмнэлэгт хандвал бид нэр ямар нэгэн тариагүйгээр өөрөөр нь төрүүлэх боломжтой. Гол нь эхчүүд маань
яг нөгөө төрөлтийн базалт нь яг жигд эхлээгүй нөгөө дуншилт эхэлцгээд ер нь анхан төрөгчөөс харцангуйх тохиолдог эмнэлэгт яагаачгүйгээр хандчихдаг. Тэгэхээр бид нэр төрөлтийн нөгөө эмэг байдал руу шилжүүлэх, тариа залгах, ураг орчмын шигний хасыг хаглах гэх дүүлбэрүүд хийгээ явчихд юм аа. Тэгэхээр эхчүүддээ юу ч хэлэхэд үнэхээр хамгийн гол нь төрөлт ихснийг маш сайн мэдрэх ёстой. 10 минутанд 3-аас дээш удаа базлах. Тэгээ нэг базалтын секунд нь бол 30-аас дээш удаа байвал бид нэг үнэхээр төрөх үе ажиллагаа эхэлж байна гэж үзэх нэ. Яг ийм базалт эхлээд эсвэл усны гарвал эхчүүд маань эмнэлэгтэй хандвал их зүгээр яг өөрөөрөө ямар нэгэн сэтэл төвчөн боломжтой юмаа. За бас нэг асуулт байсан. Өтрээний яаж төрөх вэ гэдэг асуулт байсан. За тэгэхээр мэдээж эхийн маань өөрөх нь нөгөө өтрээний үрсэл ерөөсөй байхгүй байх хэвээр. Өтрээний цэвэрлэлтийн зэрэг маш сайн байх хэвээр. За өтрээний үрсэлгүй байвал эхчүүд маань одоо урагдлаа аялгүй төрөх боломжтой. Мэдээж дээрээс нь эмчийнхаа нөгөө зааврын дагуу одоо дүүлэх зааврын дагуу төлөвл бас урагдл харцангуй бага байна. За зарим тохиолдолд бид нэр хязгангаа хайчилж одоо их өрхийн тодорхой заалттай үед бол хязган хайчилж төрөлтийг одоо төрүүлдэг байгаа. За бас нэг асуулт байсан. За хязгангийн болон дотор оёдлоос яаж урсан сэргийлэх вэ гэнэ саяны эмчийнхэн тайлбарласан асуулт байна. За загасны тос авч орвол бас нөгөө их баригч нь тосолж өгдөг гэсэн өвтрэний юу зөөлөж өгж байгаа хязган зөөлөж өгж байгаа гэсэн үг л дээ. Тэгээ эхчүүдийн нэрийн загасны тос гэснээс нэг одоо хандаж зөвлөгөө өгөхөд хязган арцэг хязгангийн салтааны булчиг маш сайн одоо сурлах дасгал хийх хэрэгтэй. Тэр нь одоо йогийн хичээлүүд маш сайн хийвэл энэ арцэг хязгангийн булчин суларч өгнө үү. Тэгэхээр ургийн толгой давшихад эсэргүүцэл нь бага байж өгдөг байгаа. За анхны төрөлтөөр дотор гадна оёлтой төрсөн. Одоо энийг косметик оёл хийх гэсэн юм хизээ хийхгүй зүгээр. Мэдээж төрөөд нь 6-аас 8 сарын дараа энэ хязгангийн нөхөн сэргийн хагалгааг хийж болно. За зөв төлөлт болон зөв амьсгалын дасгал зааж өгөөч гэсэн байна. Энийг бид дараагийн хичээл дээр оруулъя. За төрөх хугацаанаас өмнө салиа гарна. Хэвээ үзэгдлүү 32-7 хоногтой гэсэн байна. За 32-7 хоногтой салиа гарна гэдэг нь яг умаа хөдөө төрөлтөнд бэлтгэгдчихэж магадгүй учраас та заавал ирж үзүүлнэ. Хугацаа арай гүйцэд биш дутуу гэсэн үг. Тэгэхээр эмнэлгийн байгууллагт хандаарай гэж зөвлөх байна. За төлбөртэй өрөөнүүд байдаг юм мэдээлэл өгөөч юм. Төлбөртэй өрөөнүүд манай дээр байгаа. За төрхийн өмнөх өрөөнд гэр бүлтэйгээ хамт орж төрж болдог VIP өрөө байгаа. За тэрний төлбөр нь бол 50,000 байгаа. Ар гэртэйгээ орж болно. За төрсний дараах бас төлбөртэй өрөө байгаа. Гэтэ одоогоор манайх төр нөгөө хөл 20 тогтоох журам гарсан учраас шаардлагатай тохиолдолд төрсний дараа сахиур авч орж байгаа. Их өрх ноцтой хүндэрч төрсөн ч юм уу эсвэл ихэр төрөлт ч юм уу одоо ээжийнхэн биеийн байдлаас шалтгаалаад сахиурыг бас оруулж байгаа. Гэтэ хүссэн хүн болгоно яг одоогоор бол 3 сарын 2-ын хүртэл орох боломжгүй байгаа. За энэ ус ихтэй усны хэмжээ 20 байна гэсэн зүгээр үү гэсэн асуулт байна. За 20 гэдэг бол яг одоо ус ихтэй гэдэг тодорхойлолтод бол хэвийн хэмжээ гэсэн үг. Гэхдээ та эмчийнхаа зөвлөсний дагуу үрслээс зэрэг амжилттай угаад дахиад ирж үзүүлээрэй гэж зөвлөх байна. За бид нар мэдээж дараагийн сэдвээ 14 хоногийн дараа бас лайв хэлбэрээр явах болно. Гэхдээ эндээс бас нөгөө үзэгчд хандж байгаа үзэгчдийн хүсэлтийн дагуу сэдвээ ерөн сонгоё гэж бодож байгаа. Энэ зөв төлөлт болон зөв амьсгалах дасгал зааж өгөөч гэсэн байна. Энийг хэрвээ заавал манай
одоо энэ нэвтрүүлэг үзэж байгаа эхчүүд маань бас санал сэтгэлээ хуваалцаараа. Тэгээ бид хэд яг дараа лайв хийхээ нэг 2-3 хоногийн өмнө зараа тавих болно. За тэгэхээр одоо эцэст нь хэлэхэд эхчүүд маань хамгийн гол нь нөгөө төрхүүл ажиллагаа хийснийг маш сайн мэдэх ёстой. Зүгээр яг нөгөө хатуурж өвдөөд төрхийн дуншилт хөвдөлт байхад л миний төрхүүл ажиллагаа эхэлчлээ. Намайг ингээд төрүүлээд өгөөч ээ. Хурдан төрмөрөө гэсэн одоо өгнүүд ч юм уу ингээ айгүй ханддаг. Хамгийн гол нь төрөлт гэдэг өөрөө хэвийн физиологи учраас төрөх үйл ажиллагаагаа эхэлсэн үед нэмлэг танд бол одоо та болон таны төрх хүүхдэд маань бас эрүүл саруул төрх нөхцөл нь бүрдэнэ. За сайхан талхагдлын хөлтөө мессежүүд ирж байна, баярлалаа. За дараагийн хичээл 14 хоногийн дараа. За зөв дүлх зөв амьсгал гэдэг сэдвээр хичээл. За энэ 2-3 хүнээс тийм санал ирж байна. Тэгээд яг цагаа би тэгэд 2-3 хоногийн өмнө өөрийнхөө эмнэлгийн пэйж хуудсан дээрээ тавинаа. За анхаарлаа хандуулсанд баярлалаа. Лайвын нэвтрүүлэгтээ үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараа дахин уулзъя. За